Яа өдрийн минь үдчихэж байгаа цагийн минь тэгээд бичлэг хийгээгүй хөөрхөн удцсан 2-7 хоног маха бараг уг нь эхлээд 7 хоногт нэг бичлэг хийх зорилготой байсан. Гэхдээ тэр маань жоохон фейлдсэн байгаа. Яа тэгэхээр би түрүүжин 7 хоног бүр амар завгүй байсан зав. Ингээд үнэхээр ажилтаа байсан. Тэгээ би чадаагүй. Энэ 7 хоног болохоор арай багасаад тэгээ дээрэс нь дараачийн 7 хоногт миний хичээл эхэлнэ. Тэгээд хичээлдээ зориулаад чихвч авахгаар гарч байна. Би бүр амар удаан батсан байхгүй юу? Ямар чихвч авах уу? Яг авах ёстой юу? Авах ёсгүй юу? Гэт би ер нь яг юмыг авахдаа бүр амар удаан боддог. Нэг сар ч юм уу, 2-7 хоног ч юм ингээл бодоол энэ заяа. Авах уу, яах уу? Яг би хэрэглэхгүй авах уу гэл амар боддог. Тэгээд бодсныхаа эцэст авахар шийдсэн. Тэгээд хамтдаа гарч авцгаая. Өнөөдөр ингээд татаад энэ хүн цүнхээ өрсөн байна. Гэхдээ ерөнхийдөө бол энд одоо өвөл ирж байгаа. Тийм учраас орой бол сэрүүхэн байдаг болсон мөлий. Тийм дан топтой явах боломжгүй цамц юм уу? Тийм жакет орой аваа явж явах зүгээр болсон байлээ. Гэтэ өдрийн цагаар бол зүгээр л та. Өдрийн цагаар бол бүр ингээд стил амар халуун хിവэрэ байгаа. Гэхдээ бүр амар хөөрхөн харагдчих юм тхүү. Би яг ингээд борыг авах уу, ийм бэйжийг авах уу гэж амар эргэлцсэн байхгүй яа. Тэгэхээр бор нь яг хар биширний айгүй гоё даарх өнгөтэй байсан. Тэгээ авдал дээр очиод бор нь тестер байна уу гэд үзсэн чинь байгаагүй. Тийм учраас яг ийм бодит өнгийг харах боломж надад ерөөсөн байгаагүй. Ягаад тэгэхээр энэ чи хайрцаг ингээд лацтай болохоор би задлж үзэж болохгүй байсан. Тийм учраас оролдож үзэж байгаа. Тэгээд зууж үзэж байгаа. Тэгээ ер нь за бэж нь гоё юм байна гэж бодсон. Жижигэн чихвчтэй хахаар хичээлээ ингээд зүгээд удаан хийхээр чих жоохон өвдөд байгаа юм шиг надад санагдсан. Тэгээд тэрийгээ бодоод хичээл хийхэд бас айгүй хэрэгтэй гээд том чихвч авъя гэж бодсон. Тэгээд би Hi-Fi дээр хямдэрсэн байсан заяа. Тэгээ бүр ингээд 530-аас $160 хямдэрсэн байсан. Тэгээ би гэт бүр тий намайг аваарай гэд намайг яг дуудаад байгаа юм байна л та гэж бодсон. Яа, тийм. Тэгээд энийгээ ингээ гоё удаан хэрэглээсэй, 4-5 жил хэрэглээсэй гэж бодоод өөртөө юм авсан байгаа. Тэгээд задлаа. Лацын нэж үзэж байна. Ингээ хайрцаг нээсэн чинь. Энэ өөрийнх нь гэр нь бүр аим хөөрхөн юм байна. Ингээ хөөрхөн багтаачд юм. Зия. Яг бицийн гоё юм нь болохоор ингээ фолд хийж гисэн. Би яг Sonic-ийн X5-ыг харсан чинь фолд хийдэггүй мэлээ. Тэгээд фолд хийх нь надад арай хэрэгтэй болов гэж бодсон. Цүнхэн дотроо юм залгууртайгаа юм байна. Зя тэгэр нэг юм хөлөх шүү дээ. Яг нөгөө нэг амар технологийн хүмүүс шиг амар тийм сүртэй гоё ревю маягийн юм бол би хийж чадахгүй мэн. Гэтэ зүгээр unboxing маягийн тийм хийчихлээ. Өнөөдөр сургууль руугаа явна. Тэгээд дараагийн 7 хоногт хичээл маань яг ихнээс орох байхгүй. Гэтэ тэрнээс өмнө юм welcome week маягийн болж байгаа. Тэгээд тийш нэг найзтайгаа уулзахаар болсон. Тийм. Сургууль дээр очиход бүр амар баяртай байна. Яг тэгэхээр ингээ номын сан цуг бүр амар гоё. Ингээл цаанаасаа л нэг өөр гоё vibeтай. Тэгмүүд хичээл орохгүй болохоор ингээ номын сан руу нэг явах шалтгаан гарч ирэхгүй байсан. Тийм болохоор яа